Сайн бацхан уу энэ өдрийн мэнд. Энэ удаагийн имчилгээрээ нэгсигийн нэгтлэн бодох бүртгэл програм дээр хэрхэн харилцагчаас төлбөр орж ирсэн борлуулалтын төлбөрийг бүртгийг харцгаая. Үүний тулд банк болон касс дээд системийн харилцагын орлого баримтыг шинээр үүсгэх шаардлагатай. Харилцагын орлого шинээр үүсгэж байхдаа гүйлгээний төрлөө борлуулалтын төлбөр хэмээн заагдсан байгаа. Үргэлжлүүлээд нэг жишээн дээр хэрхэн борлуулалтын төлбөр авахыг харцгаая. Худалдаа авалт борлуулалт дээд системийн борлуулалтын баримтын жагсаалтыг нээгээд Барууд ХХК компани гэсэн харилцагчаар шүүж харцгаая. Энэхүү харилцагчид бид 1 сарын 28-нд 16 сая 500 мянга, 4 сарын 2-нд 4 сая 125 мянган төгрөгийн дүнтэй борлуулалт хийсэн байна. Үргэлжлүүлээд Барууд компаниас төлбөр орж ирсэн гэсэн жишээн дээр баримтаа бүрдүүлж үзцгээе. Харилцагын орлогын баримтанда банкны дансаа сонгоно. Үүний тулд сонгох товчийг дараад төлбөр орж ирэх банкны дансаа сонгох боломжтой. Эсвэл шууд шинээр үүсгэж болно. Үүсгэх гэж дараад дансны дугаар, дансны валют болон банкаа сонгож өгнө. Хатгалаад хаах товчийг дарна. Баримтан дээр улаанаар харагдаж байгаа хэсгүүдийг заавал бүглэх шаардлагатай. Тиймээс харилцагчаа мөн адил зааж өгнө. Шууд барууд гэд бичээд сонгож олно. Аль эсвэл сонгох товчийг дараад жагсаалтнаас сонгох боломжтой. Харилцагчаас орж ирсэн төлбөрийн дүн 20 саяын төгрөг гэж үзнэ. Баримтны доод хүснэгтийн хэсэгт харилцагчтай хийсэн гэрээний мэдээлэл оруулах шаардлагатай. Тухайн харилцагчтай хийгдэж байгаа бүх тооцоо гэрээний түвшинд нэг систем дээр хийгддэг учраас зайлшгүй нэг гэрээ сонгох шаардлагатай болно. Хэрвээ нэг л хүчинтэй гэрээ байгаа тохиолдолд тэр нь анхны утгаараа автоматар сонгогдсон байгаа. Мөнгөн хөрөнгийн хөдөлгөөний зүйл сонгох шаардлагатай. Энэ тохиолдолд харилцагчаас төлбөр орж ирэх гэсэн мөнгөн хөрөнгөний зүйл сонгоод энэ нь мөнгөн гүйлгээний тайлан дээрээ бараа борлуулсан үйлчилгээ үзүүлсэн гэдэг нэг мөрлөө татагдана. За төлбөрийн дүн энд анхны утгаараа татагдсан байгаа. Хэрвээ та хэд хэдэн борлуулалтын төлбөрийг салгаж бүртгэх бол дараах байдлаар нэмээд явах боломжтой юм аа. Ингэсэн тохиолдолд баримтын нийт дүн хүсэгтийн хэсэгт заагдсан нийлбэр дүнтэй автоматар тэнцүү болж байгаа. Үүний дараа харилцагчтай хийх авлага болон үлгийн мэдээллийг хэрхэн хаах гэсэн сонголт байгаа. Програм бидэнд анхны утгаар автоматар хаана гэж санал болгодог. Энэ тохиолдолд програм Барууд ХХК компанид борлуулсан байгаа нийт борлуулалтын авлагын дүнг хянаад хэрвээ тухайн харилцагч дээр авлагатай тохиолдолд 12.01 данснаас авлагыг нь барагдуулаад хэрвээ авлага байхгүй бол уртлагаа данс руу бичигдэнэ гэсэн үг. Тэгэхээр Барууд ХХК компанид нийт 20 сая 625 мянган борлуулалтын дүнтэй байгаа учраас 12.01 буюу авлагын дансаа барагдуулсан бичлэлт хийгдэх ёстой юм аа. Баримтаа баталгаажуулаад дансны бичлэлтэд харцгаая. Харагдаж байгаагаар 16 сая 500 мянга болон 3 сая 500 мянган төгрөгийн дүнг барагдуулсан байна. Хэрвээ авлагын дүн борлуулалтын буюу 20 сая 625 мянгаас их байсан бол жишээ нь төлбөрийн дүн 25 сая гэж үзвэл энэ тохиолдолд нэг сарын 28-ны ба 4 сарын 21-ний борлуулалтын 2 дүн
програм барагдуулсан байна. Харин үлдсэн дүн 4 сая 375 мянгаыг урьдчилж орсон орлого данс руу бичигдсэн байна. Дараагийн өглөх хаах арга дээр баримтаар гэж сонголт байгаа. Баримтаар гэж сонгосон тохиолдолд яг тодорхой баримтын авлага барагдуулах боломжтой. Харилцагчтай хийх тооцооны 12.01 авлагын дансны дебет үлдэгдлээр нь шүүж програм харуулж байгаа. Тэгэхээр аль баримтын авлагыг барагдуулах вэ гэдгийг сонгох боломжтой. Мөн барагдуулахгүй байх сонголт нь тооцооны дансгүй шууд урьдчилж төлөх төлбөр рүү тухайн орлого очиж байгаа. Ерөнхийдөө өглөх хаах аргыг автоматар гэж сонгоод явсан зүйтэй. Учир нь борлуулалтын баримтын авлагуудыг автоматар барагдуулаад явах боломжтой юм а. Мөн мэдхэд илүүтэхгүй зүйл нь уг тооцооны данс болон урьдчилгааны дансыг худалдаа авалт болон борлуулалт хэсгийн харилцагчтай их тооцооны данс тохиргооны хэсэг тохируулах боломжтой. Тэгэхээр програм энэ дээр хийгдсэн тохиргооноос анхны утгаараа баримтан дээрээ бөглөнө гэдгийг анхаарна уу. За ингээд энэ бичлэгээрээ борлуулалтын төлбөр хэрхэн хийх талаар танилцсан болно. Анхаарал тавьсанд баярлалаа.